зооны өвчин судлалын төв маань сүүлийн 10 жилийн хугацаанд Ховд аймгийн нутагт төсвөрт тасралтгүй ач халдварын танд шинжилгээ хийн гүйцэтгэж байгаа. За тэгээд жишээлбэл одоо Ховд аймгийн Буян цөмийн Зумын гол гэдэг газарт одоо сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй нэг өдрөө очиж бас судалгаа шинжилгээ хийн гүйцэтгэж байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн судалгааны дүнгээс харж үзэх юм бол одоо цэцэг сумын хүрэн толгой гэдэг газар болохоор яг ач халдварын шинэ байгалийн голомт нэгдсэн байгаа. Тэгэхээр ерөөсөө 2018 оны шинжилгээний дүнгээс харж үзэх юм бол 598 ачиг зүйлсэн байдгийн. Түүнээс 596 нэрөөсөө ачиг талдварын өвчлөлтөө гэж гачилсан байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүдийн судалгааны үр дүнгээс харах юм бол Ховд аймгийн нутагт төсвөрт байгаа бараг нийт ачигны 90% нь өвчлөлтөө гэж болно. Ховд аймагт болохоор ачигт эрхзяз, ачигт борилиоз гэдэг хоёр төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг. Энийг нь болохоор манай иргэд маань хамгийн гол нь ачигт хазуулсан байх юм бол зоонооцын өвчин судлалын төв дээр одоо цаг алдалгүй ирж шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Тэгээд ачигт хазуулсны дараа болохоор хүмүүсийн бидээр тууралт гардаг, толгой өвддөг, тэмч тэтгэр шинжилтүүд хамгийн түрүүнд гардаг байгаа. Тэгээд яваанд бол суур өвчин болоод бүр уужграад үлдчихдэг, хүмүүст мэдэгддэггүй. Тэгээд бүр ингээ байж 10 жилийн дараа ч юм уу бүр ингээ толгоо нөгдөө тий оншин тогтоогддгүй ингээ явж хамгийн сүүлдэнд одоо манай дээр шинжилгээ өгөхэд ачиж эрхцээс ч юм уу борилиозер онцлогдсон эмчилэгддэг байгаа. Тийм учраас иргэд байгаль дээр явахдаа болж игэл тод өнгийн хувцастай явах. Тэгээд малдаа явчаад эрэхтэй биендээ хачиг ассан байна уу, орсон байна уу гэж шалгах. Хүүхдээ гадуур тоглох болгонд нас одоо хачиг байна уу гэж одоо бие нь бол байнга шалгаж явахгүй бол хачиг хатцсан байх юм бол ерөөдөө хүн бол яг тэр дээрүүд нь бол яг хатсан гэж мэдэгддэг. Бүр томроод хуул усныхан дараа мэдэгддэг байгаа. Тэгээ хүмүүс бас дийлэнх алдаа гаргадаг тал нь юу гэхээр хачиг хатцсан байх юм бол газ аваа хайчдаг. Авч яхахтаа бол яг авах стандарт бол байдгийн. Тэр стандартын даваа авахгүй болохоор хачигны хошуунд биед нь үлдчихдэг. Тэгэхээр идэлээд баалаад тэгээд бол байнга тэгээд тэр хүнд бол зовёртой байгаад тийм учраас мэрэгжлийн байгууллага төр болж игэл ирж хачиг авахгүй болж байгаараа. Өөрөө сандраад аваа ясан тохиол заавал хачигныхаа хошоог ирж авахгүй болж байгаараа гэж бас иргэдтэй сануулмаар байна. Энэ хачиг маяг нь намгархаг тиймэрхүү газар ерөөс чиглэх газар их үрждэг. Тэгээд бас яг уулын бэлэр хөвчлэн байдаг. Манай Ховд аймгийн нутагт дэвсгэрдэх юм бол ерөөсөө бүх сумдад хачиг байгаа. Тэгээд ерөөсөө иргэд ерөөсөө одоо ингээд судалгаа шинжилгээнд явж асуум суус авч яхад иргэд ингэдэг маланд хачиг оруулахгүй арга тал байна уу? Гол нь малаа яаж хамгаалах вэ гэж хүмүүс асуудаг байхгүй юу? Тэгэхээр бид нар мал яах вэ те? Одоо хамгийн гол нь хүн гэдэг зүйл бол ерөөсөө өөрийгөө хамгийн түрүүнд анхаарч байгаас одоо шинжилгээ өгөөч гэд хүмүүсээс асуухад бол би бол зүгээрээ гэд малаа өөрсдөө тавиад идэх. Хамгийн гол нь иргэд минь өөрсдөө маш их анхаарлаа тавьж байгаараа. Ойрын 4-5 жилийн хугацаанд ч гэсэн ачигт хазуулсан байх юм бол заавал мэрэгжлийн байгууллага төр шинжилгээ өгж байгаараа гэж бас хэлмээр байна.